1972 онд Ричард Муур хэмээх 10 настай хүү Хойд Ирландын Дери хот дох сургуулиа тараад гэрлүүгээ алхаж байв. Тэр жил ердийн нэгэн жил бас тэр хот ердийн нэгэн хот биш байлаа. Үнцэрэг үзүүлэлтнүүд болон эвслийн хүчний хоорондын зөрчилдөөн газар авч хүчирхийлэл хаасайгүй болж байв. Ричард гэртээ ойртох үед Британий нэгэн цэрэг ердөө 10 метрийн зайнаас эрзэн сумаар буудаж Ричардын толгойг онон түүний нүдийг бүр мөсөн сохолжээ. Ричардын аав шархсан хүүгээ эмнэлгийн орон дээр хэвтэж байгааг хараад хүүн дахиж хизээч гэрэл торгог харахгүй гэдгийг эмчээ сонсоод би түүнд нүдээ өгч болох уу хэмээн ордуу тавив. Энэ бол хүүн хараагүй амьдрахад ямар хүнд хэцүүг төсөөлөн шаналж буй гүн эмзэглэл, сэтгэлээс үүдэлтэй эцэг хүний жинхэнэ энэрх сэтгэл юм. Хамгийн ойр дотны хүмүүстэй энэрх сэтгэлээр хандаж, зовлон шаналлын арилгах хүсэл төрж, үйлдэл хийдэг талаар ойлгоход хялбар байж болох юм. Хэдий тийм ч хүн төрлөختөн бид нийтлэг хүсэл тэмүүллээ олж харж, нийтлэг эмзэг байдлаа хүлээн зөвшөөрч, бидний амьдрал бусдаас хэрхэн хамааралтай болохыг таньж, ухаарснаар санаа тавих дотны хүрээгээ тэлж, улмаар халуун дулаан сэтгэл маань улам гүнзгийрдэг. Энэрх сэтгэл нь цэвэр ус шиг бидний гол хэрэгцээний нэг юм. Энэрх сэтгэл бол бидний сэтгэлийн гүнд орших хүч юм. Энэрх сэтгэл бол өсөлт дэвшил, сурч дадуулж болдог ур чадвар юм. Энэрх сэтгэлийн тодорхойлолт таныг гайхшруулж магадгүй юм. Энэ сэтгэл бол хүчтэй, идэвхтэй, бас хаттай. Энэрх сэтгэл нь бусдын зовлон зүдгүүрийг ойлгоод зогсохгүй, зовлон үүсгээд байгаа шалтгааныг харж шийдэл олоход анхаарлыг тань чиглүүлж чаддаг. Дараах 3 үндсэн чадвар энэрх сэтгэлээ тэлж хөгжүүлж чадсан үед бий бол. Бусадтай уян зөөлөн харилцдаг харилцаа, бусдыг юу туулж байгааг ухаарч ойлгох чадвар, тэдний зовлон зүдгүүрийг нэмгэлхийн тулд ямар нэгэн үйлдэл хийхийг хүсдэг чин хүсэл 3 юм. Одоо бид өөрсдийгөө ямар нөхцөл байдалтай нүүр тулдаг, хэрхэн бүтлгүйддэг, амьдрал өгсөх уруудах үед сэтгэл хөдлөлийн шуурган донд хэрхэн тэмцэж амьдрдгаа илүү гүнзгий ойлгодог болсон тул бусад хүмүүс ч гэсэн бидэнтэй л адил эдгээр дотоод бэрхшээлүүдтэй тулгардаг гэдгийг илүү тодор харж чадах юм. Бидэнтэй л адил тэд хянах боломжгүй бэрхшээлтэй тулгарч байж магадгүй юм. Хянах боломжгүй бэрхшээл гэж бие махбод болон сэтгэл санааны хохирол учруулж болзошгүй хүрээлэн буй орчны асуудал, нийгмийн шудраг бос байдал, нийгмийн бүтэц гэх мэт бид хянах боломжгүй бэрхшээлийг хэлж байна. Хүндрэл бэрхшээл маш олон хэлбрээр илэрч болно. Бие махбодын үндсэн хэрэгцээ хангаагдахгүй байх, мөнгөнд хит автах, эсвэл нэр хүндэд донтох, өөрийгөө буруутгаснаас болж сэтгэл санаа хямрах, бэлгийн чиг баримжаа, үзэл баримтлалаараа ялгуурлан гадуурхагдах, ийм зүйл туулж яваа хүмүүсийн амьдрал хямар байгаа бол эдгээр сорилтыг үүсгэд нөлөөлж буй хүчин зүйлсүүд юу вэ? Хэрвээ бид халуун дотн харилцаагаа ашиглан бусдын тэмцэл зүтгэлийг ойлгох сэдлийг төрүүлж чадвал тэдний зовлонг нэмглэх хүсэл аяндаа төрөх нь гарцаагүй юм. Энэ нь асар их хариуцлага мэт санагдаж магадгүй. Би ганц хүн юу хийж чадах вүлээ те гэсэн асуулт бидэнд төрдөг. Хэрвээ энэ бодлоо удаан хадгалаад байвал эцэстээ итгэл найдваргүй байдал руу хөтөлж болзошгүй. Тиймээс нөхцөл байдлыг өөр талаас харахыг хичээцгээе. Ганцаараа үйлдэл хийх нь мэдээж хангалтгүй юм. Хэрвээ таны үйлдэл ямар ч нөлөө үзүүлэхгүй гэж та шийдсэн бол таны л зөв. Юу ч өөрчлөгдөхгүй. Хэдий тийм ч хэрвээ хүн бүр багч гэсэн хийж чадах зүйлээ хийж хүчин чармайлт гаргах юм бол энэрх сэтгэлийн үүднээс хийсэн үйлс нийлж аривдах болно. Далайд дусал нэмэр гэдэгтэй. Цаглашгүй далай ингэж дүүрдэг, түүнтэй яг адил. Энэрх сэтгэлийн ач тус танд төсөөлшгүй санагдаж магадгүй. Бусдыг энэрх сэтгэл их байх тусам бид илүү аз жаргалтай, эрүүл байдг нь судалгаагаар нотлогдсон. Бидний харилцаа холбоо сайжирдаг. Бидний эрч хүч нэмэгдэнэ. Өөрийн боломжоор бусдад туслах хүсэл эрмэлзлээ хадгалснаар бусдын зовлон зүдгүүрт автаж сэтгэлээр унахаас сэргийлж байдаг. Асуудлыг шийдэхдээ илүү бүтээлч, үр дүнтэй, бодиттой болон хэрэгжүүлж болох үс шийдэлд анхаарлаа төвлөрүүлснээр эмпатик сэтгэл хямралаас урьдчилан сэргийлж чадна.
Энэ хандлага нь бэрхшээл хүндрэлтэй тулгарсан ч асуудлыг даван туулах урам зоригоо алдахгүй байхад тусалдаг. Энэрх сэтгэл нь биднийг халуун дулаан сэтгэлийн үндсийг хадгалж, сэтгэл шимжрэм хатуу цаг үед ч бодит байдлыг үнэн зүгээр харж, бусдад туслах хамгийн чадварлаг, үр дүнтэй арга замыг эрэлхийлэхэд тусалдаг. Бид энэрх сэтгэлээ тэлэх зорилгоор сүүлийн бясалгалдаа бэлдэх энэ үед туулж байгаа бэрхшээл зовлонгоор тантай төстэй хэн нэгэн хүн эсвэл бүлэг хүмүүсийг бодоорой. Тэднийг бодон халуун дулаан сэтгэл үүсгэж тэд яг юу туулж байгаа бол гэж өөрөөсөө асуугаарай. Тэдний хичээл зүтгэл, тэмцлийг гүнзгий таних тусам тэдэнд туслах хүсэл төрөх болно. Бясалгалынхаа үеэр бид энэхүү мэдрэмжийг хэрхэн хадгалж, хүрээгээ тэлхийг сурч, бусдад сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсдэг энэхүү эрмэлзэллээ амьдралынхаа чиглүүлэгч сэтэл болгож, энэрх сэтгэлийн тойргоо дүүргэн тэлж сэрх болно. Хизээ нэгэн цагт бидний сэтгэл хүн төрлөختнийг инэрч, сэтгэлдээ багтааж чаддаг болно.